Авилга албан тушаалын гэмтэрэг үүсэх нь нэг суурь шалтгаан нь намуудын санхүүжилт ил байдаггүйтэй холбоотой юм. Намуудын санхүүжилтийг хуулийн хүрээнд ил болгохын тулд намын хандив санхүүжилт нэг дансаар явагддаг байх учиртайг хуульчилсан байдаг. Гэхдээ хуулийн заалт 2025 оны эцсээр хэрэгжих юм байна. Одоогийн байдлаар намуудын санхүүжилт хандив авдаг 3000 орчим данс байгааг ил тод байлгах нь чухал байна. Өнөөдрийн хүртэл бол манайд одоо бүртгэлтэй байгаа 37 нам байгаа шүү дээ. Тэд нөр хаанаас ямар их усрээр санхүүжээд байгаа. Гишүүд нь үнэхээр татвараа төлдөг юм уу, үгүй юм уу те. Тэгээд цуглуулсан мөнгөө юун зараад байгаа, ямар үйл ажиллагаа явуулаад байгаа гэдэг дээр ерөөсөө мэдээл байхгүйсэн байгаа. Бол хуулийн хүрээнд бол нэгдүгээрт нэг талаас бол яг санхүүгийн бүх мэдээлэл ил болж байна. Хоёрдугаарт бол үйл ажиллагааны мэдээлэл давхар ил болж байгаа. Тэгэхээр захин одоо энэ платформыг бий болгосноор санхүүгийн мэдээлэл, үйл ажиллагааны мэдээлэл аль нь бол зэрэг одоо ил болох тийм ээ. Тэгээд тэрийгээ бол ингээ ойлгомжтой нээлттэй хөгжил болоод бусад одоо хэлбэрээр хүмүүст ойлгомжтой одоо хүргэх ийм одоо нөхцөл бүрдэнэ. За ингэснээр бол нөгөө олон бүртгэлтэй нам чинь Монгол улсад ямар үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ гэдэг дээр бол нэг талаас иргэд бол нэлээд одоо мэдээлэлтэй болно. Нөгөө талаас бол далд санхүүжилт байх юм бол тэр урсгалыг илрүүлэх нөхцөл бүрдэж эхэлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ нам жишээлбэл ийм хэмжээний санхүүжилттэй гэж зарлчаад ягаад ийм үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ гэдэг дээр бол иргэд өөрсдөө хяналт тавих энэ нөхцөл бүрдэж эхэлж байгаа байхгүй юу. Ер нь бол хамгийн анхны ийм алхмууд л хийгдэж байна гэж ойлгож байна. Энэ жил сая энэ 25 оны 9 сард мөн одоо сонгуулийн ерхий орноос 26 онд өгч болох санхүүжилтийн дээд хэмжээг зарласан 7.8 тэрбум төгрөг. За энэ нь бол яагаад вэ гэвэл өмнөх одоо 25 оны санхүүжилтээс бол хоёр төрлийн ялгаатай байгаа. Нэгдүгээрт нь бол 4 жилд олгох санхүүжилт нь хасагдсан байгаа. Тэр нь бол 4 жилдээ л нэг удаа олгох учраас тэр санхүүжилтийг одоо олгоод дууссан гэсэн үг. Жил болгон олгох санхүүжилтийн хувьд бол одоо нэмэгдсэн байгаа. Яагаад вэ гэвэл энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны 4 сарын 1-ээс эхлээд нэмэгдсэн учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаад санхүүжилтийн хэмжээ ерөөдөө нэмэгдэж гарсан байгаа. Ингээд одоогийн байдлаар 26 онд авч болох санхүүжилтийн хэмжээг 7.8 тэрбум төгрөгөөр одоо зарласан байгаа дээд хэмжээг